Тавцж суугт тавтай морил. Hi guys. Өнөөдөр хичээлээр бүгдээрээ зочд буудалд хэрхэн орж өөрчлөх үү? Яаж өрөөгөө авах уу? Өрөөндөө яаж одоо room service буюу өрөөний үйлчилгээ захиалах уу? Гэх мэтчлэн харилцан яриануудыг үздэцгээе. Гадаадд аялж байхад янз бүрийн зэрэглэлийн зочд буудлаар хардаг тийм хэвдүүлээ. Тэгэхээр аль ч зэрэглэлийнх байсан гэсэн энэ харилцан ярианууд бүх зочд буудалд хэрэглэгддэг. Тийм учраас цээжлээд аваарай. Okay, let's go guys. Our first conversation is hotel check-in. За, hotel check-in гэдэг нь юу гэсэн үг гэхээр буудалд орох гэсэн үг. Буудалд одоо бүртгэлээ баталгаажуулаад орох гэсэн үг. At the reception desk. За, бид нар өмнөх хичээлээр үзчихсэн at the entrance гэдэгтэй адилхан at the reception desk. Буудлын хүлээн авах хэсэгт гэж байна. Тэгэхээр бид нар at гэдэг өгтмөр маань өөрөө хаана байгаа байршлыг илүү төлхөө заадаг гэж ярьсан тийм. За, guest гэхээр энэ бол та өөрөө буюу энэ зочд буудлын зочин. За, receptionist гэхээр үүдний хүлээн авагч гэсэн үг. За, reception гэдэг нь бас нэг өөр утганы юу гэдгийг гэхээр хүлээн авалтыг хэлдэг. Ер нь ямар нэг юмыг хүлээж авах гэсэн утгыг цаана агуулж байдаг. Хүлээн авалт болон үүдний зочд буудлын үүдний хэсгийг reception гэдэг байна. Тэгэхээр энэ ажлыг хийж байгаа хүн нь receptionist болж байгаа гэсэн үг. Энэ албан тушаал энэ ажлыг хийж байгаа хүн нь хэлж байгаа гэсэн. Бид нар жишээ нь шүдний эмнэлгийг dental clinic гэдэг бол шүдний эмчийг dentist гэдэг тийм. Тэгэхээр ер нь бол ажил мэргэжил албан тушаалын арт IST залуудаг байна. Энийг бид нар дараагийн хичээлүүдээр дахиад дэлгэрэнгүй үзэж болцгоно. Good evening. I'd like to check in please. I would like to check in please. Энэ товчлол гэдгийг би өмнөх хичээлдэр тайлбарсан тийм. I would like. За, арамент би өөрөө авах гэсэн юм гэд буудлын reception дээр очих нь. За, check-in гэдэг бол ер нь энэ бүртгэл гэсэн утгатай. Энэ бүртгэл гэдэг нь болохоор хүмүүс офис, зочд буудлын нисэх онгоцны буудлын эмнэлэг гих зэрэг газруудад урдчлан цаг авчаад тэр цаг дээрээ ирээд үйлчилгээг авахтаа хэрэглэгддэг үг гэсэн үг. Ер нь бол. За, тэгэхээр төрүүлээд Good evening. Do you have a reservation? За, араминд та захиалга өгсөн үү гэж байна. За, тэгэхээр захиалга өгсөн хүн би өөрөө буудалд орохдоо check-in хийх гэсэн юм гэж ордог байна тийм. Reservation гэдэг үг нь захиалга гэсэн үг. Тэгэхээр do you have та захиалга өгсөн үү? Have a reservation. Танд одоо урдчлаад захиалцсан юм байгаа юу? Өөрөө байгаа юу гэдэг утгаар асууж байгаа. Махчилж орчуулбал шүү за. Яг ярианы хэлбэр бол араминд та захиалга өгсөн үү гэдгээр орчуулдаг тавьчихна гэсэн. За, араас нь Yes, it's under the name John Smith. Тийм ээ, John Smith нэрээр захиалга өгсөн. За, yes гэхээр тийм. Do you гэж асууж байгаа учраас тийм ээ тэгсэн гэж асуусан. Та хийсэн үү гэж асуухаар тийм ээ гэдгийг англи хэлэн заавал орчуултанд хариулт өгдөг. За, it's under the name John Smith. За, under гэдэг нь болохоор ер нь бол ямар нэг юмны доор гэсэн утгатай үг. За, ширээн доор гэвэл under the table гэх нь. За, under the name гэхээр John Smith гэх нэр дор захиалга өгсөн. Махчилж орчуулбал ингэж орчуулдаг гэсэн. За, зочд буудалд ороод та reception дээр очиод урьдчил захиалга өгсөн хүнийхээ нэрийг хэлэх нь байна тий. Өөрөө байж болно, эсвэл хамт явж байгаа хүн ч байж болно. Yes, it's under the name John Smith. Thank you, Mr. Smith. May I see your ID and credit card, please? За, receptionist маань хүлээн авагч маань баярлалаа. Ноён Смит, та пассворт болон зээлийн карта өгнө үү? За, ID
гэдэг үгийг Монголд нэг хэрэглэгддэг ID-га өгчээ гэд тэ пассворд гэж нэрлэдэг бид нар гадаад улсад очиосоо эсвэл иргэний үнэлгээ өгч гэдэг тэ тэрнтэй адилхан ID гэдэг нь гадаадын одоо улс орнуудад хэрэглэгддэг таны өөрийн хувийн бичиг баримт байх нь байна тэ credit card за зээлийн карт гэж байгаа тийм за бид нар төлбөр тооцоо хийдэг карт байх нь та пассворд болно зээлийн картаа өгнө одоо ингэж таны бүртгэлийг шалгах гэж байна гэсэн үг. Of course, here you are. За here you are гэдэг хэллэгийг бид нар өмнөх хичээл дээр үзсэн тийм ээ энэ Denmark гэдэг үг байна. Great. You'll be staying for 2 nights, correct? За сайн байна. Та 2 шөнө хонох юм байна. Зөв үү? За great. Бид нар өмнөх хичээл дээр супермаркетын хичээл дээр sure гэдэг үг сурч байсан тийм үйлчлэгээний ажилтан за тэгээ гэж байгаагаа sure гэжсэн. За энэ great гэдэг нь маш сайхан байна гайхалтай тийм ээ гэсэн сайн байна гэсэн санаа ангаар хэлж байгаа. Энэ үг маш олон тохиолдолд маш өөр утгыг илэрхийлдэг боловч энэ тохиолдолд за маш гайхалтай гэдэг утгаар баярлж байгаа одоо өнцгийг харуулж байгаа учраас ингэж хэрэглэж байгаа гэсэн үг. За you'll be staying гэж байгаа. You'll be гэдэг нь you will be гэсэн үг. Энэ одоо ирээдүйн цаг явж байна гэсэн үг. Future tense ирээдүйн цаг те you will be. You will be staying гэдэг нь та энд байрлана гэсэн утга ирээдүйн цаг. Stay гэдэг нь ер нь бол байх гэсэн үг. Аль нэг газараа зогсох байхыг хэлж байгаа. Буудалд болохоор бид нар staying гэхээр үргэлжлээд ингээ 2 өдрийн туршид үргэлжилж байрлахыг хэлж байгаа шүү дээ. You'll be staying for 2 nights, correct? За for 2 nights гэхээр зоч буудлын бид нар тооцоог 24 цагаар тооцдог тий өдрийн 12 цагт check out хийгээд өдрийн 12 цагт check in-ээр тооцдог. Ингээд өдөр үргэлжилдэг. Зарим буудлуудын цаг нь өөр байдаг. Гэхдээ ер нь ихэвчлэн 12-оос буудлын цаг тоологдож эхэлдэг. Тэгэхээр та 2 шөнө 2 nights манай зоч буудлд байрлахаар одоо захиалга өгсөн байна. Correct? Correct гэдэг нь ер нь бол зөв гэсэн утгатай үг. Энэ дээр ч гэсэн яг үндсэн утгаар орж байгаа гэсэн. Тэгвэл энэ асуух маягаар орж ирж байгаа гэсэн. Зөв үү те? Би зөв ярьж гинэ үү гэж өөрийнхөө ярьж байгаа зүйлийг баталгаажуулах гэж орж ирж байгаа гэсэн. За зочин маань yes that's right. Тийм ээ зөв байна те. Би 2 шөнөөр захиалга өгсөн бол миний захиалга зөв байна гэдгийг хэлж байгаа. Here is your room key. За энэ таны өрөөний төлхөөр. За key гэдэг нь төлхөөр, room гэдэг нь өрөө. Here is your гэхээр энэ таны гэсэн утгатай үг. За your room is on the 3rd floor, number 305. За таны өрөө 3 дугаар давхарт 305 тоод өрөө гэж байна тийм. За таны өрөө is on the бид нар давхрын тухай дээшээ давхрын тухай ярьж байгаа учраас on буюу ямар юмны нэг юмны дээр гэсэн огтуурыг хэрэгжилж байгаа. On the 3rd floor. За түрүүн under гэдэг үгс орсон тийм. Under гэдэг нь ямар нэгний доор, on the гэх юм бол ямар нэгний дээр гэсэн үг. Тэгэхээр 3 дугаар давхар. За дугаарлалтыг ер нь болохоор дараагийн хичээлүүд дээр тооны хэллэгүүдийг үзэхдээ хэлбэрээ дэлгэрэнгүй явчих. За number 305. За яагаад энийг 305 гэж хэлсэнгүй вэ гэхээр зочид буудлын хэллэгүүдэд өрөөний дугаарыг нэг нэгээр нь дууддаг шүү. Тэгэхээр энийг бас анзаараарай. За дараа нь болохоор breakfast is from 7 to 10 AM. За цаг дуудах цагийн хэллэгүүд гэж бас тусдаа байдаг. Энийг бас дараагийн хичээлүүд дээр хэдүүлээ дэлгэрэнгүй би танаас тайлбарлаад өгч болж байна. За breakfast гэдэг нь өглөөний цаг нэрлэж байгаа. Өглөөний цаг, өглөөний цай. From гэдэг нь
тэндээс эндээс гэсэн утгатай Монгол дээр орчуулагддаг. Тэгэхээр 7-оос 7 цагаас өглөөний хоол 7-оос 10 цагийн хооронд шүү гэдгийг энэ дээр хэлж өгч байгаа гэхээр ард нь from 7 to 10 am гэж энэ to 10 гэж энэ to гэхээр тэр хүртэл гэсэн утгаараа хэлж байгаа шүү. Цагийг хэлэхдээ хідээс тэдэн цагийн хооронд гэдгийг англи хэлэнд from гэд эхлэх цагаа хэлээд to гэд дуусах цагаа хэлдэг байх нь тийм. За AM PM гэдгийг бол та нар гар утсан дээр ч гэсэн цаг магаа тохируулах та мэдж байгаа тийм. Өглөөний 12 хүртэлхийг AM гэд шөнийн тэг цагаас хойш өглөө 12 цаг өдрийн 12 цаг хүртэлхийг AM гэд 12-оос шөнийн тэг цаг хүртэлхийг PM буюу гэж ангилдаг байна. Ялгадаг байна шүү дээ. За, thank you very much. You're welcome. Enjoy your stay. За, түрүүний супермаркетын хэллэг дээр болохоор have a nice day гэжсэн тийм. Энэ дээр болохоор enjoy your stay. Stay гэдгийг түрүүн би ихэнх хэсэгт орчуулсан тийм. Байрлах. За, тэгэхээр зочид буудал дотор та байрлах гэж байгаа учраас та зочид буудалтаа 5 тухтай байрлаарэ гэсэн утгаар танд одоо сайн сайхныг хүсэж давуулж гин гэсэн үг шүү. Okay, дараагийн харилцан яриа next conversation is hotel checkout. Check out буюу хотел руу түрүү орохдоо check in байсан бол одоо check out буюу хотелоо зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгöd гарах. За check out гэдэг үгийг дахиад өөр нэг хэрэглэж болох хэлбэрүүд нь болохоор нягтлан шалгацгаая гэсэн утгаар хэрэглэж байна. Let's check it out гэх юм бол тэгвэл нягтлан шалгацгаая гэсэн утгыг илэрхийлдэг байна шүү. Good morning. I'd like to check out please. За өглөөний мэнд би өрөөгөө хүлээлгэж өгөх гэсэн юм аа. За энэ хүлээлгэж өгөх гэдгийг болохоор би ерөнхийдөө монгол хэлэндээ бид нар зочид буудлаас гарахтаа хэрэгэлдэг утгаар нь орчуулсан байгаа. Ер нь бол түрүүн орж ирэхдээ check in хиймээр байна гэж орж ирсэн бол одоо check out хиймээр байна гэж гарч байгаа гэсэн үг шүү. Good morning. May I have your room number? За би таны өрөөний дугаарыг мэдэх гэсэн юм аа. Таны өрөөний дугаар хэдвүлээ? За энэ may I гэдэг үгийг яагаад энэ зочид буудал дээр ингэж одоо хэрэглэгдээд байна гэхээр энэ нэгдүгээрт англи хэлний нэлийн хүндэтгсэн хэлбэрийн үг. Би ингэж болох уу, тэгж болох уу? Хин нэгнээс та одоо ширээн дээр нь байгаа эд зүйлийг авахдаа тэр зүйл рүүгээ заагаад may I гэж асуух юм бол энийг би авч болох уу гэж асууж ийн гэж ойлгоорой. Ер нь бол албан ёсны ярианы хэлэнд ихэвчлэн хэрэглэгддэг буюу хүндэтгэлтэй үедээ хэрэглэгддэг гэсэн үг. Thank you. Did you take anything from the minibar? За. Did you take авсан уу гэж байгаа тийм та авсан уу? Чи авсан уу? Take гэдэг үг нь өөрөө авах гэсэн утгатай үг. Энэ өөр олоотой байхгүй зөвхөн авах гэдгээр л үг. Anything ямар нэгэн зүйл юу ч байж болно гэсэн үг. За anything, everything, something гэдэг үгнүүд байгаа. Тэгээ ардаа thing гэдэг үгтэй. Thing гэдэг нь өөрөө ямар нэгэн зүйлийг хэлж байгаа. За тэгэнгүүт урд нь any, some гэдэг үгнүүд залгагдаад ороод ирдэг. Энэ үгнүүд монгол хэлэн дээр бүгдээрээ ямар нэгэн зүйл гэдэг утгаар орчуулагддаг. Гэхдээ дундаа жижиг ялгаатай. Энийг би дараагийн хичээл дээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Anything from the bar. From the mini bar тийм. За mini bar гэдэг нь зочид буудалд болохоор ийм жижиг хөргөгч байдаг. Хөргөгчийн доторх бүтээгдэхүүнүүд байдаг. Ойр зүрийн ус ундаанууд байдаг тийм. За mini bar гэдэг үг нь болохоор уг нь бол бид нар mini refrigerator гэж хэлж байна тийм. Гэхдээ энэ өөрөө зочид буудлын хэллэгт ороод ирэхээр mini bar-ыг тэр жижиг хөргөгчийг хэлж байгаа. Гэхдээ өөр газар өөр тохиолдолд энэ хөргөгч гэсэн утгыг бас агуулахгүй байж болно. Зарим нэг айлууд ч юм уу офис дотор мини бар хийсэн байдаг. Энэ уух зүйлийг
уух зүйлсийн хэсэг гэсэн үг тийм. Энд чинь хөрхөн тегтэй ханаараа гоё уух зүйлсээ өөрөө тавьсан коктейл гэдэг нь хайруулдаг гэсгийг миний бар гэж нэрлэдэг. Тэгэхээр дан хөргөгч гэсэн ойлголт бол биш шүү гэдгийг тайлбарлах гэсэн юм. Okay. No, I didn't. За би ямар нэгэн зүйл аваагүй. За did you гэж асууж байгаа учраас та didn't гэж хариулж байгаа. Хэрвээ do you гэж асуусан бол don't гэж хариулна. За эсвэл хэрвээ тийм ээ гэвэл yes I do гэж хариулна. Эсвэл no yes I did гэж хариулна. За тэгэхээр энэ өнгөрсөн цаг дээр асууж байгаа асуулт байгаа шүү. За өнгөрсөн цагт болоод өнгөрсөн зүйлийг танаас асууж байгаа учраас did you гэж байгаа. Хэрвээ яг одоо болж байгаа бол do you гэж асууна. За ингээд жижигхэн энэ нөгөө өнгөрсөн цаг одоо цагийн ялгаа энэ дээр би танарт хэлээд өгчэй гэж бодсон. Alright, your total is $200. За алглаа. Таны нийт төлбөр $200 болно. Alright гэдэг үг та нар зөндөө сонсчихсан те бүгд баруун тийшээ гэсэн утгатай. За ер нь бол бүх юм окей, бүх юм зөв байна л гэсэн утгатай шүү. За your total. За таны нийт is бол $200 чинь тийм. За нийт төлбөр чинь $200 аллаа. Total гэдэг нь өөрөө нийт гэсэн утгатай үг байгаа. How would you like to pay? За та яаж төлбөрөө хийх вэ гэж байна. How яаж would you like? За түрүүн I would like гэд бид нар үг үзчихсэн тийм. Энэ нь болохоор би хийх хүсэж байна, би тэгмээр байна гэсэн үг тийм. За тэгвэл асуух өгүүлбэрт ороод ирэхээр how would you like? I would like, would you like? Тэгэхээр I you хоёр өөрчлөгдсөн байна. Would you like to pay? How would you like to pay? Та яаж төлбөрөө хиймээр байна? Pay гэдэг нь болохоор төлөх гэсэн үг тийм. За pay гэдэг юм аа. Та зөндөө олон газар харж байсан баг. Төлөх гэсэн үг. To pay гэхээр үйлдэл бол авчиж байгаа. Яг төлбөрөө хийх гэдэг үйлдэл бол авчиж байгаа шүү. By credit card, please. За зээлийн картаараа төлжөө гэж. За please гэдэг үг аюу хаана гарч ирж байгааг манайхаа анзаараад байгаарай. Та ямар тохиолдолд хэлэх вэ гэдгээ аюу сайн бодож явах хэрэгтэй шүү. Perfect. Here's your receipt. Thank you for staying with us. За саман the perfect төгсөн гэсэн утгатай. Гэхдээ ярианы хэлэнд энийг заавал төгсөн гэдэг утгаараа биш. Гэхдээ ер нь бүх юм сайхан гоё юм аа л гэдэг утгыг илэрхийлж байгаа шүү зэн. Here's your receipt. Энэ таны баримт. Receipt гэдэг бол төлбөрийн баримтыг хэлдэг. Манайхан монаар бол баримт гэсэн үг шүү. Thank you for staying with us. За stay гэдэг нь зочд буудалд одоо тохолж үйлчлүүлэх гэдэг утгаараа энд орж ирж байгаа гэж хэлсэн дээ. With us бидэнтэй хамт манайхаар үйлчлүүлсэн баярлалаа гэсэн санаагаар. With гэдэг нь хамт гэсэн үг, us гэдэг нь бидэнтэй гэсэн үг. Thank you. Goodbye. За баярлалаа, баяртай. Goodbye. Have a nice trip. За баяртай. Сайхан аяллаарай гэж. Trip гэдэг нь аялал гэсэн үг. Энэ аялал гэдэг нь зөвхөн гадаадд аялахыг хэлж байгаа биш шүү. Зөвхөн ойр зур одоо жишээ нь ууланд аялаад ирэхэд хүртэл асууж болно. Окей. За дараагийн харилцаа яриа. Room service on the phone. За утсаар өрөөний цахилгаан дуудах, өрөөний дуудлага хийхтэй, өрөөндөө ямар нэгэн зүйл авчруулах. Hello. This is room 305. I'd like to order room service, please. За асамно би 305 дотоос ярьж байна. Өрөөний үйлчлэгээ авах гэсэн юм аа. Order room service. Order гэдэг нь захиалах гэсэн үг. Room service гэдэг нь өрөөний үйлчлэгээ. За төрөний I'd like гэдэг үг гарч ирж байна. I would like to order. Би хүсэж байна те захиалгыг хүсэж байна гэж. Of course, sir. What would you like to order? За
Мэдээж хэрхмээ. Та юу захиалах гэсэн бол what түрүүн I would like to гэсэн шүү дээ. Тэгвэл зөрүүлээд what would you like to order? I would like to order гэхтэн зөрүүлээд what would you like to order? Та юу захиалах вэ? I'd like cheeseburger with fries and a Coke. За I would like гэдгийн товчил дахиад авч байна. I'd like cheeseburger. За бяслагтай бургер. Cheese гэдэг нь бяслаг, burger гэдэг нь бидний мэддэг бургер те. Хавчурхтай таалагдсан. Cheeseburger with. За cheeseburger-ээ юутай хамт захиалах гэж олон юм захиалах гэж байна. Энэ хүн 3 юм захиалж байгаа учраас. With fries. За бид нар шарсан төмсийг fries гэж нэрлэдэг байна. And бас a Coke. За Coca-Cola-ны яг үндсэн нэршил буюу Coca-Cola гэдэг болохоор брендийн нэр. За Америкчууд болохоор энэ газтай яг Coca-Cola-ны төрлийн ундаг Coke гэж нэрлэдэг байна. За шарсан дахиалан Coca-Cola авъя, кола авъя гэсэн үг шүү. Certainly. Would you like any dessert? Certainly. Гэдэг нь мэдээж, маргаангүй, тэглгүй яах вэ, гарцаагүй, зайлшгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Would you like any dessert? Та ямар нэгэн dessert авахыг хүсэж байна. Dessert гэдэг нь болохоор юу гэсэн үг юм гэхээр амттан хэлдэг тийм хоолны дараагийн хачир буюу амттан хэлж байна. За та ямар нэгэн dessert захиалах уу гэж асууж байна. Yes, a slice of chocolate cake please. За тийм ээ. Нэг зүсэм шоколадтай бялуу авъя гэж. За chocolate cake гэхээр шоколадтай бялуу, cake гэдэг нь бялуу. Тэгээ шоколадтай бялуу. Please араас нь. A slice of гэдэг нь болохоор нэг хэрчим гэж байна, нэг зүсэм гэж байна. За slice гэдэг нь өөрөө зүсэм. Ялхнаа ихэнхдээ бялуун гэдэг үгэн дээр slice гэрлэгддэг. За зарим тохиолдолд slice pizza байж болно. Ер нь хуваагддаг юм идэх юмн дээр slice гэдэг үг хэрэглэгддэг байна. Great. Your order will be delivered in about 30 minutes. За гайхалтай. Таны захиалга 30 минутын дотор хүргэгдэх болно. Хүргэж өгнө. За deliver гэдэг нь хүргэх гэсэн үг. Одоо бид нар гадаар явдаг delivery person гэдэг юм бол хүргэлтийн хүн байна шүү дээ. Тэгэхээр хүргэлт гэсэн үг байна. In about 30 minutes гэхээр ойролцоогоор 30 минутын дотор хүргэгдэнэ гэсэн санаа шүү. Тэрнээс дотгошоо гэсэн санаа шүү. In орж ирж байгаа учраас. Тэгэхээр in about 30 minutes 30 минут дотроо хүргэгдэнэ гэсэн үг илэрхийлж байгаа. Thank you very much. You're welcome. Enjoy your meal. За enjoy your stay гэж түрүүн буудалд сайхан тавтан амраарай гэж хэлжсэн бол одоо enjoy your meal та хоол захиалсан учраас meal гэдэг нь хоол болсон хоолыг хэлдэг. Яг ингээд cook хийгээд одоо хоолоо нар гал дээр хийгээд болцсон хоолыг meal гэж нэрлэдэг шүү. Тэрнээс биш нийтдээ бүх хүнс нь идэж уудаг зүйлийг meal гэж нэрлэдэг. Зөвхөн хийгээд болсон хоолыг meal гэж нэрлэдэг байгаа шүү. За сайхан боллоорой гэж. За нэмэлтээр бас нэг зүйл хэлээд өгчээ. Please do not disturb гэсэн үг. Бид нар хаалган дээрээ зочд буудлууд зарим өрөөнүүд ингээд үлгцсэн байдаг шүү дээ. Энэ болохоор саадти болоорой гэсэн үг.
24 цаг тутамд буудлын одоо үйлчилгээний ажилчид буудлын өрийг цэвэрлж өгдөг нэг удаа. Хэрвээ та өрөөнөөсөө гарахааргүй тохиолдолд өөрөө өрөөндөө одоо 24 цагийн өдрийн цагаар ч юм уу те байх тохиолдолд буудлын үйлчилгээ авахгүй гэсэн тохиолдолд энэ do not disturb гэдэг sign буюу тэмдэглэгийг хаалган дээрээ үлддэг байгаа шүү. Энийг ер нь анзаараад авчих. Тэгэхгүй бид хэд ингээд нөгөө өнөөдөртөө өрөөндөө амарчий гэд байж итл хаалгыг чинь тогшоод эсвэл буудлын үйлчлэгч нар төлхөр байдаг учраас шууд ороод ирдэг байхгүй юу? Хүн байхгүй байна гэж тооцоолоод шууд ороод цэвэрлэгээ хийх гээ ороод ирдэг. Тэгэхээр хэрвээ ийм тэмдэглэгээ үлгцэн байх юм бол хинч таны өрөө рүү орж ирэхгүй гэсэн үг. Skin Dogs гоо сайхны бүтээгдэхүүнээр арьсан амжилт, эрүүл гэрэлцэн арьстай болоорой. Зөвхөн Skin Dogs-ийн нүүр ухаагч хөөсийг та арьсан дээр удаан байлгаж болдог болохоор арьсанд ашигтай бактерийг нэмэгдүүлж өгдөг юм. Мөн нүүрний будгийг төгс арилгаж арьсны гүн бохирдлыг цэвэрлэж чаддгаараа онцлог. Чийшүүлэгч тос нь арьсанд хэрэгтэй чигийг 24 цагийн турш өгдөг. Ингэснээр арьсны гүнийг чигээр хангалттай хангаж чаддаг. Гуйжуулагч нь эслэгээр байлаа учраас арьсыг гуйжуулахаас гадна ашигтай бактерийг тэнцвэржүүлж, чийгшүүлж, тайвшруулж мөн хамгаалалт үүсгэж чаддаг байна. Та нүүр цэвэрлэгч, хөөс, чийгшүүлэгч тос гуйжуулагчийг өдөр бүр хэрэглээд эдгээр үр дүнгуудыг өөрийн арьсан дээрээ мэдрээрэй. Мэдээж нарны тос BB крем мартва. Та ямар ч төрлийн өвөрмөц онцлог арьстай байсан Change Up Set-ийг хэрэглэснээр таны арьс төгс эмчлэгдэх боломжтой. Okay guys, энэ удаагийн зочдлоор үйлчлүүлэхэд харилцан ярианы хичээл өндөрлж байна. Дараагийн хичээлүүд дээрээ би өшөө гоё чимэг болгоод киноны харилцан яриануудаас богино хэсгүүдийг та нарт гоё орчуулад оруулъя. Та нар тэр харилцан яриануудыг бацаа ижлээд хэрэгтэй мэдээлэлүүд авч байгаарай. Bye guys. Хичээлээ дахин үзээрэй гэж дахин сануулъя. Цогтоо subscribe дараад, like дараад дээрээс нь та нар комментоор өөр ямар харилцан яриануудыг сурмаар байгаагаа бичээд үлдээж болно шүү. See you next time.